Ийхүү өнөөдөр та бүхэндээ Дүшмэл Жамбаагийн адал явдлыг ярьж өгөн эхлүүлэхээр бэлтлээ. Аян замд гарсан нь хошуу ноёны хүү ирээдүйд ноёны ширээ залгах Жамбаа гэгш нэгэн хүн байжээ. Тэрээр багада дэндүү их танхи өссөн болохоор эцэг ноёнд нь хүүгээ хашир сууж томоожиг гэж хошууны сул дүшмэл болгосон талаар хэрэг биш юм. Эцэг нь түүнд алдар нэрийн төлөө алтж битгий хайрл гэж олон дахин сургасан юм санжээ. Түүнээс хойш Дүшмэл Жамбаа ямагт л алдар нэр гэж уншсаар яваад бүр сүулдэ уулгамж зан сурч морь босгох, нохоо тавхих, хазгаа гიშгэг зэрэгтэй үргэлж алдар минь гэж уулга алддаг босноос алдар Жамбаа нэр авчээ. Гэхдээ Жамбаа бичиг мэддэг, бас үлгэр ярьж мэддэг болохоорч тэр юм уу дөнгөс л хийвэл тийм учиртай гэх буюу тийм ийм жамтай байдаг гэж сургах дуртай боловч хар бор ажил хийж үзээгүй. Тэрч байтугай хоол яаж хийдэг, хувцсыг хэн яаж хийдгийг мэдэхгүй нээр ер нь будаа тариаг яаж тарьж ургуулдгийг нүдэрээ үзээгүй хүн гэдгийг бүх хүмүүс мэддэг ажээ. Тэгээд энэ эрхэм хүн маань нэг өдөр даа хүрээ орж богдод мөргөөд учраа айлтан зэрэг хэрэгэм олж авдаг хэрэгээ хэмээн амьдралаа ухаалгаар шийдсэнд нь нэг ч хүн татгалцсангүй. Эцэг ноёнд нь ч гэсэн хүүгээ газар үзэж хүн таньдаг болог гэж бодоод явахын зөвсөрчтэй. Ингээд Дүшмэл Жамбаа даа хүрээ орох алсын аянд бэлтгээд намрын нэг сайхан өдөр ариг сариг хоёр тэмээгэн ачлаг болгоод аазгаа баазгаа хоёр морио унлаг болгоод аграа жогроо хоёр илжгээ аваад асар басар хоёр нохоогоо дагуулад алибтай салбтай хоёр зарцтайгаа алсын замд гарчээ. Бидний сувг та бүхэн таалагдсан бол лайк, subscribe дарж биднийг дэмжээрэй. Ингээд дараа уулзлаа. Түр баяртай.